Баярлалаа өргөжлүүлэн би та бүхэндээ. За эмэгтэй, эрэгтэй үндсийн суперлиг амжилтаа олж өнгөрсөн. Тэгээд эмэгтэй эрэгтэй үндэсний аваргуудад тодорсон Алиастай харцаг оголоод дэд өрн шалгасан эсбэл хасын үлгүүд баг тамирчтай төс мөнгөн шагналыг гардуулах үйл ажиллагаа эхлүүлсэн болсон байна. Ингээд эхлээд бид дэд аваргаар шалгарсан эсбэл хасын үлгүүд багийн баг тамирчдад 20 сая төгрөгийн шагналыг гардуулъя. Ингээд талбайд за дасгалжуулагч за мөн зол жаргал нарыг орж байна. Бүгд дасгалжуулагч зол жаргал нар өрөө ингээд энэ удаагийн үндсэн суперлиг амжилтанд оролцож 20 сая төгрөгийн шагналыг хүртэж байгаа. Эсбэл хасын үлгүүд багта баяргая. Одоо ингээд үндэсний аваргаар тодорсон Алиастай харцаг үеийн баг тамирчдад бүгд аваргын бүгжийг гардуулах ажлыг эхлэх бэлэн болсон байна. Ингээд хамгийн эхлээд Фөрөв дөржийн дорж самбуу таныг орж байна. Энэ удаагийн үндсэн суперлиг амжилтанд оролцож аваргын боловсрыг хангасан байна. Их цогтын дөлгөөн таныг өрье. Дэлгөөн таныг орж байна. Баяргая. Готын цингүн баяр таныг орж байна. Готын цингүн баяр таныг өрье. Анх удаага бас лигийн аварга гэсэн цолыг өртсөн. Бацаахны дорж там таныг бас орж байна. Дорж тамбыг орж байна. Баттулгын нэмэх хоёр таныг орж байна. Баяргая. Чулуунбатын Хөрлөтөр таныг өрье. Одон сүрэнгийн зол зэй таныг орж байна. Цэрэн давгийн аз хоёр таныг өрье. Райн Гисковский таныг орж байна. Тин Акол таныг орж байна. Райн Гисковский танд баяргая. За мөн энэ удаагийн үндсэн суперлигийн финалийн MVP болсон Легонер тоглогчдоос MVP болсон Карл Блэр таныг орж байна. Карл Блэр танд баяргая. Гамболтын Баттүр таныг өрье. Батуржийн Од хоёр таныг орж байна. Финалийн MVP цолыг хүртсэн. Батуржийн Од хоёр таныг өрье. Багийн ахлагч Бүрвжовын Болор тулга таныг орж байна. Багийн сахалжуулагч Батчаргалын Ган хөлөг таныг орж байна. Багийн сахалжуулагч Алтан сүхийн Алтан очир таныг орж байна. Алтан сүхийн Алтан очир танд баяргая. Багийн эзэн Занагийн Баясгалан таныг орж байна. За багийн эзэн Занагийн Баясгалан танд баяргая. Ингээд ийхүү үндсэн суперлигт 2 жил дараалан Алиастай харцаг баг аварга авсан. Ингээд аваргын мөнгөн шагнал болох 40 сая төгрөг алтан цомыг гардуулах үйл ажиллагаа бэлэн болсон байна. Ингээд баг тамирчдаг өрье. 40 сая төгрөг алтан цомыг гардуулъя. За Алиастай харцаг багтаа баяргая. Ийхүү 40 сая төгрөгөөр шагнагдаж байна. Баяргая. Одоо ингээд аваргын алтан цомыг гардуулъя. Багийн дасгалжуулагчийг орж байна. Багийн эзнийг бас мөн тус орж байна. За баяргая. Ийхүү Алиастай харцаг баг 2015-аас 16 оны өдрлийн үндсэн суперлигийн үндэсний аваргаар ийхүү тодорч байна. Баяргая.
За Арцаг өнгөрсөн жил авраг авсан. Тэгээд энэ жил аврагын хамгаалах бүр хэцүү байсан бахаа гэж бодож байна. Тэгээд яг хэр их дарамттай удирлыг үзсэн бэ? За тэгээд юуны өмнө багийнхандаа болон спонсортой баярлалаа гэж хэлье. Тэгээд маш хүнд удирлыг бид бүхэн өнгөрөөлөө. Тэгээд нодлон жил бас авраг авсан. Энэ жил аврагаа хамгаалах гэж нэлээд их хүч хөдөлмөр хөлс гарлаа. Тэгээд ямар ч гэсэн эцсийн үр дүнд манай баг авраг оллоо. Тэгээд миний хувьд маш их баяртай байна. Тэгээд энэ залуусаараа үнэхээр бахархаж байна. За багийн одоо ерөөс сууя. Одоо ерөөс нэлээд олон жил бас гисэн гэл бад өнгөрүүлээ. Тэгээдээс зодог тайлах шийдвэр хизээрээс гарсан яг зодог тайлах шийдвэрийн талаар яаж гаргав тэр талаар. За бүгдээ сайн байцгаана. Ямар ч ихлээд авраг авсан бол авраг хамгаалсан багийнхандаа маш их баярлалаа. Дээрээс нь спонсор Алестек компани захирал баясгалах тааш баярлалаа гэж хэлмээр байна. За яг зодог тайлах шийдвэрг бол уцаалаас нааш ирэхээсээ өмнө тоглох гээд шийдэхдээ шууд зэрэг гаргасан. Тэгээ ямар ч ирээд авраг аваад тэрийг хамгаалчаа тэгээд ямар ч зодог тайлна гэсэн шийдвэртэй ирчээд сүүлийн тоглолтын дээр л ерөөхдөө багийнхандаа болон ерөөхдөө ойртойгоо хүмүүст л хэлсэнтэй. Мэдээ шийдвэр гаргахад нэлээд хүнд байлаа. Тэгээд ямар ч авраг аваад одоо ингээд авраг хамгаалаад зодог тайлж байгаадаа маш их баяртай байна. Тэгээд багийнхандаа маш их баярлалаа гэж хэлээ. За баяргий. За Момос Центр анх удаа авраг авсан биний санжуур бол Цэнгүүн баяр байгаа. Тэгээд Цэнгүүн баяраас асууя. Анхны яс авраг авсан тэтгэлээсээ болцохгүй юу? Миний хувьд харцуугтай энэ жил нэгдэж тоглосон. Тэгээд авраг авсандаа ямар ч маш их баяртай байна. Тэгээд бидний бүх тал дээр тусалт юм альянстай хамт олон баясаа зөвхөрл нараагчтай бас баярлаа. Багийнхандаа ах нартай бас бүгдэнд баярлаа гэж хэлье. За баярлаа. Багийн суулж алтан очроос сая. Улирал бас нэлээд бас тэгэн догонтой байсан. Улирлын бас тоглолтууд нэлээд дарамттай байх шиг надад санагдсан. Тэгээд бас нэг тоглолт үүсний дараа фэйсбүүк дээр бичсэн би ийм легионеруудыг сонгосон учраас авраг авсан байсан ингээд тэтлаасаа суулцахгүй юу? Ер нь бол хамгийн ихэнтэй ярихад тэгж энэ авраг авсан зөвхөн бидний хөдөлмөр биш. Одоо Alliance Tech компани одоо ажилчин болгоны хүч хөдөлмөр гэж би хэлмээр. Тийм болохоор Alliance Tech компанийхаа бүх ажилчид баярлалаа. За тэгээ улирлын тоглолтууд Филиппин бас хүн тоглолтуудынхаа улирлын дундуур гэх юм бол энэ бас багуудыг бодвол манайх арай олон юм бэлдэж тушиж үзсэн гэж бодож байна. Хувийн хамгаалт гэсэн зөвхөн хувийн хамгаалт чинь дотор маш олон төрлөх байдаг. Тэр болгон бүгдийг тушиж үзсэн. Аль нь багтаад харах уу? Довтлогоо гэсэн яаж довтлох өндрүүд довтлох юм тэрийг яасан багийнх маань намайг одоо бидийг одоо дэмжиж одоо бүх янз бүрийг үзэж янз бүрээр тушиж үзсэн. Тэгээд тэгээд яг өөрийнхөө тоглолтыг олж чадаа тэгээд дуусах чадсан гэж бодож байна. За тасгалжуулагч Гавлаг сая бас аврагын цувралын талаар өөрийнхөө сэтгэлийг бас хэлэхгүй юу? За юуны өмнө та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгээ манай баг хамт олон бас бүгдээрээ хэлж байна. Мэдээж энд бид нар өдөрт ингээд сууж байгаа гэдэг маань бид бүгдийн өнөөдөр энэ холбооны үйл ажиллагаа болон энэ холбоо сагсан өмгийг өнөөдөр хөгжүүлж явж байгаад нь маш их баярлж талархаж явдаг шүү. Мөн биднийг өнөөдөр энэ аврагын зэрэгтэй хамгаалахад бидэрт маш их том тусцаа үзүүлсэн Alliance Tech компанийхаа удирдлагууд болон албан агчид нь багийнхаа нэр болон хөгжөөнд үжигчийн өмнөөс баяр хүргэх зүйтэй хаа. Мэдээж Монголын сагсан өмгийн спорт гэдэг бол өөрөө зардал өндөртэй. Өнөөдөр манай нийгэмд ямар хөлөө те. Тэгэхээр энэ үгийг би заавал дурсахгүй байх аргагүй болчиход байна л да. Тэгэхээр энэ том эрсдэл, энэ том юмыг гадааж өнөөдөр биднэрт энэ агуу амжилтыг гаргахад тусал дэмжсэн баясгалан захирал нараагч мөн Пампромын хамт олон чимгээ захиралтай хамт олон эднэрт маш их баярлсан талархснаа илэрхийлэх зүйтэй хаа. Мөн бас биднийг бэлтгэл сургуультаар тусалдаг хүмүүлгэх сургуулийн багш Батбаатар багштай бас баярлснаа энд далимт хэлжээ. За тэгээд сая лавга асуулаа аврагын цуврал ямар байлаа? Мэдээж аврагын цуврал гэдэг бол маш хүнд хэцүү. Биний хувьд бол би өөрөө 2008 онд яг энэ хасын үлгүүд гэдэг багтаа анх хоёлаа хин ч авраг авч үзег байхдаа 7 тоглолт гаргаад хожигдоод тухайн үед бол маш их харамсаж байсан. Тамирчин анхныхаа аврагын цуврал дээр 7 тоглолт шийдвэрлэх тоглолтын дээр хожигдоод тэгээ тэрнээс хойш ингээ өдий хүртэл сагсан өмгтэйг амьдралтай холбогдоод дахиад өнөөдөр ингээ харахад дахиад хасын үлгүүд багтаага өөрөө тоглогч биш мархэд
дасгалжуулагчийн хувьар багийн удирдаад орж байгаадаа маш их баяртай байсан. Тэгээ мэдээж тухайн үед тоглож исэн хүүхдүүд зарим нэг нь өөрчлөгдсөн, зарим нэг нь одоорт байна. Манайх ч гэсэн надаас усна бүгдээрээ ингэ байгаа. Тэгэхээр энэ дээр бол хэн энтэй яаж харьцах вэ? Хэнийг бид ямар үед ашиглах вэ? Одоо өнөөдөр хувийн хамгаалалт гэж ямар үед хэнийг одоо гаргаад хэнийг суудлах вэ гэдэг дээр алтаочр дээр маш сайн ярилцаж орой болго ярьдаг байсан л да. За одоо өнөөдөр тэрний тоглолт болохгүй байна. Энэ ингээд байна. Тэрийг хоёулаа нэг тэгж ашиглая. Ингээ. Тэгээ мэдээж энэ 10 үеийн үний чинь ааш харин шин бүх юмыг тааруулж ажиллахад бол дасгалжуулагчднээс үнэхээр хэцүү байсан. Юуг нуух вэ? Бас дотроо бодож л байсан. За баяргий. Баярлалаа танд мөн одоо багийн эзэн Занагийн баясгалан танаас асуух ирж байна. Сэтгэлийг сонсъё. Үндсийн Суперлигт 2 жил дараалан бас авраг боллоо. Сэтгэлийг сонсъё таны. За юуны өмнө 2 дахь жилээр дараалан авраг авсан багийнхнаараа бахархаж байна. Бүгдээрэнд нь баярлалаа гэж хэлмээр байна. Түүнчлэн энэ 6 сарын туршид хурц ширүүн өрсөлдөөн шудраг тэмцэл өрнүүлж бидэнтэй тоглосон өрсөлдөгч багууд, багийн эзэд, багийн дасгалжуулагчид бүх хөгжөөн дэмжигч нартаа баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээ та бүхэнд сайн сайхан хүсье. Баярлалаа танд. За юу баярлалаа зэтгүүлж Баатараас асуулт суухна. За анхны лигийн тэмцээн гэдэг бол биш. Сэтгэл одоо хүртэл харагчлаа л да. Хамгийн анхны тоглолтод гарахгаа би ялаагаад би ялалтныг үүжсэн болоо. Сая аврагын төлөө тоглох бас би ялалт гарч энэ өөр яг адилхан л мэдрэмж өгдөг юм байна. Тэгээд ямар ч байсан тэгж би л тэдэн удаа авраг аавна ингэж өсөө тооцоолж юм эсвэл яг хүүхд мөрөөдөл л дээ мөрөөдж байна. Тэгтээ ямарсан тэдэн удаа аавна гэж өсөө тооцоолж байгаа. Ямарсан шүтээсээс тоглоод ямар ч байсан шүтээсээс тоглосон юм жиндээ энэ багтаа цуглаа төгсөл тоглоод энэ багтаас нэг авраг авчвал бас зүгээр юм. Тэгээд дээрэс нь гарцаа багтааж тоглоод аврагсантай маш их баярлалаа. Одоо тэгээд ямар тулгуундад юм хэлж чадахгүй л юм л та. Тэгээд тэр болгоныг ганц энэ бол зөвхөн миний хөдөлмөр биш. Тэгээд баг хамт олон одоо миний хажууд энд сууж байгаа одоо хажууд сууж чадахгүй Sharks багийнхан ч байна. Sharks багийн үеийн тоглогч нар байна. Одоо 2005 онд анх бүгд нийлэгт орж исэн. Тэрний дараах үеийнхэн байна. Тэгээд Арц багт орж исэн бас үеийнхэн байна. Хамт авраг авж исэн. Тэгээд тэр Арц баг бас нэг дараа үеийнхэн одоо ингээм хамт ингээ суугаад ямарсан 3 удаа авраг авлаа. Тэгээд маш их баяртай байна. Тэгээд миний 3 удаа ах хөстөнд 3 байсан байгааз тий. Монголын бас 3 гэдэг шиг тэгээд ямарсан 3 удаасан та маш их баяртай байна. Тэгээд зодог тайлаад ингээд энэ хүртэл зовлон жаргалаа хаваалцаад бүх юм хаваалцаад хамт ивжсэн бүх үеийнхаа цагсан бөмбөгчд болон ах нар тий дүүнэр одоо эд үедээ тоглож байгаа залуучууд та бүгд маш их баярлалаа. Та бүдгийг үргэлж цаашдаа хөндлөж явна гэж хэлмээр. За бид өргөжлүүлэн бас бүх тоглогчдын сэтгэлийг сонсъё. Нэмэхээрээс эхлэе. За ингээд та бүхэнтэй энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд мөн одгийтойгоо адилхан ингээд хөрлөө бид гурав ингээд харцаагаас тоглоод 3 удаа авраг авлаа. Тэгээд энэ бол чамлахаар тийм амжилт бол биш. Тэгээд түрүү манайхан бүгд л хэллээ. Ингээд спонсоруудаа баярлалаа. Тэгээд энэс бас чухал нь юу гэхээр бас ингээд бидэд бас нэг баг болоод тий бас нэг гэр бүл болсондоо бас би дотроо баярлж явдгийг. Тий. Баярлалаа. Төлгөө. За миний бол харцаа багт орж ирээд одоо энэ гэр бүлд орж ирээд 2 дахь жилдээ тоглож байна. Тэгээд миний хувьд бол бас өөрийгөө маш азтай тамирчин гэж тооцож байгаа. Яа тэгвэл энэ гэр бүлд орж ирснээс хойш авраг авлаа. Дараа нь энэ жил аврагаа хамгааллаа. Бас мондаг одоо хүндэлж явдаг ах нартайгаа нэг баг тоглож байгаа одоо. Тоглоод энэ амжилтанд хүрсэнтэй маш их баяртай байгаа. Тэгээд үндэсний Суперлиг зохион байгуулсан Монгол үндэсний сагсан бөмбөгийн холбоонд баярлалаа. Тэгээд би бүхний ард байдаг одоо бүх тамирчдын гэр бүлд маш их баярлалаа. За, Торж Замбов. Юуны өмнө бүх ах нартаа баярлалаа гэдгээ хэлье. Энэ жил бол миний хувьд итгэмээр хүү ч юм уу нэг гоё тохиолдол болсон л доо. Тэгээд одоо юу гэх юм те ах нартаа л баярлалаа л гэж хэлье да. Баярлалаа. За миний хувьд гэх юм бол
харцаг багт бол 2011 оноос хойш яг орж энэ ах нартайгаа нийлж хамт тоглосон. Тэрнээс хойш яг адилхан 3 аваргын болчоод байна. Тэгээд 11 онд яг энэ харцаг багт орох шийдвэрээ бол яг ах нар маань надад санал тавиад тэгээ би Халилаа гэдэг багаас энэ багт харцаг багт хамт ингээд хүссэн зүтх болсонтай маш их баяртай байдаг. Тэгээд ах нартаа маш их баярлалаа. Мөн спонсоруудаа маш их баярлалаа гэж хэлье. Баярлалаа. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Сэтгэл маш их хөдөлж байна. Бас миний хувьд бас одоо сүүлийн жилдээ бас ингээд дээдлэгтэй тоглож байгаа. Хамт зүтгэсэн одоо нэмхээ байна. Одоо ир байна. Ойлгоо маань бусад дүүнэр маань эдгээрээ бас бүгдэнд нь маш их баярлж өгдөг шүү. Энэ завшааныг ашиглаад бас тийсийн инхтээ багш, амраагч, баатраагч өмнөх тасалчлагч байсан уртаа багш эдгээрээ бас баярлж авдгаа илэрхийлье. Та бүхний хүч хавь маш байгаа шүү. Хайртай тэгээд өнөртөө бүгдэнд нь амжилт хүсье. Өрсөлдөгч надад бүгдэнд нь амжилт хүсье гэж хэлье. Баярлалаа доо. Карл Блэрсэй бас финалийн тоглолт нэлээд бас хүнд болсон баг. Ер нь бол плей-офф төрөөс өөрөг нь нэлээд харуулсан. Бас плей-оффын тоглолтууд, финалийн тоглолтуудын талаас Карл Блэрс. I think it's just a part of who I am. Anytime in life or big moments come up, I play my best or I come through. I pride myself on being a clutch performer. And I work really hard at basketball. I dedicate my life to it. It's a big sacrifice being here away from my family. So, just my mindset is why not give it my all every time I come on the floor. Ми өөрөө боддог юу гэвэл би бол шийдвэрлэх үед хэцүү үед бол хамгийн сайнаа гаргаж чаддаг гэж би өөрөө боддог. Өөрөө нэг магтмаагүй гэхдээ ер нь би насан туршдаа би сакс тоглож байна. Яг ийм хүмүүчүүд би өдөржингөө бэлтгэл хийж байна. Гэр бүлээ би хаяад ирсэн энэ сакс тоглох гэж ирсэн. Нэг тэгж бүх юма золиосон тавиад ирсэн юм чинь би 100% гаргаж байнг боддог. Баярлалаа. Аколос өнгөрсөн жил тоглосон энэ жил бас авраг авахаар ирсэн баг гэж бодож байна. Тэгээд энэ жилийн талаараас. Hello. Yeah, definitely. It's different from last year. Last year was a different experience. Definitely, we have a great time. We have a great teammates, and that's why we accomplished this goal. We work hard for this, and this was not by accident. So that's why this happened. Энэ бол түрүү жилдээ ажиллах нь маш өөр байсан. Багийнх маань ч өөр, одоо байгаа уур амьсгал, одоо бүх юм өөр. Тэгээд энэ авраг авах нь бол аз биш. Хөдөлмөр хүчээл бүх юм ордог юм байна гэдгийг мэдсэн. Баярлалаа. Дорж Тамбаслаа. За та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За ингээ үнэхээр багийнхандаа баярлалаа. Багийнхаа эзэн баясаахтаа баярлалаа. Нараагчтай баярлалаа. Тэрнээс гадна энэ нэг хүнд үнэхээр баярлалаа гэж хэлэхгүй болохгүй хаа. Солонгос улсын иргэн баг сүнгийн гэдэг багштай үнэхээр баярлалаа. Өдий зэрэгтэй ийм амжилт гаргаад ийм дөшөнд ингээд тоглох суурийг тавьж өгсөн баг хөгчтэй үнэхээр баярлж авч байна. Тэгээ багийнхантаа үнэхээр баярлалаа. Биднээс үнэхээр өнөөдөр бүх үлэтэн 6 сар үргэлжилсэн тэмцээнийхээ ард гараад ингээд аврагын цом аваад, аврагын бүгж аваад үнэхээр аврагсантаа баяртай байна. Баярлалаа. Баяр ахлагч боловтлоо. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За манай огийн хувьд бол маш хүнд хэцүү улирал болж өнгөрлөө гэж бодож байна миний хувьд. Яагаад гэвэл авраг болох бол амархан гэж яашаа авраг болоход бол тийм байсан. Аврагаа хамгаална гэдэг бол маш хэцүү байдаг юм байна. Тэрийг энэ жил өөрийн биеэр ойлгож байна. Тэгээд биднийг дэмжижсэн бүх фэнүүдтэй мөн багийн эзэн багийнхаа бүх залуучууд, дасгалжуулагчид бүгдэнд нь маш их баярлалаа гэж хэлээ. За. Баярлалаа. Ryan Skowski. I just tried to play as hard as I could, and because they needed, my team needed me in those moments. So whatever I could do to help my team get victories is what I was going to do. Rebound, defense, whatever it took.
энд анхнаасаа Монголд юу их гэж ирсэн тэрийг сайн хийж бодсон. Тэр нь заавал оноо авах биш. Тэр багтаа юунд дутагдтаа тэрэнд нь туслая. Миний үүрэг гэх юм бол хамгаалалт байсан, самбар туслах байсан. Тэгээ тэрийгээ би энэ үүргээ би багийнхаа төлөө сайн хийж бодоод тэг гүйцэж чадсан гэж бодож байна. За баярлалаа ингээд энэ хүнүүдийг хэлээр бодлоо. Алиастай харцгааг их дахин нэг удаа аварга хамгаалах хүнтэй өргөн огж явах шиг байна. Ингээд баяргий таахынд баярлалаа.